За би нэг гурван санаал хэлхийг хүсэж байна. Ардын намын баг хурал хуралдаад тэр баг хуралдахаас өмнө ардын намын бүлэг хуралдаад тэрэн дотор юу яригдээд байна гэдэг ховж жигт дэлсэлсэн. За өнөөдөр улсын хурлын чуулганы тайхамд ерөнхий сайд үг хэлэхдээ тэр үгүүдийн зарим хэсгийг бас амнаас унуулаа. Сонгуульд өрсөлдөх нам бэхжээд байна. Тэр намаас томилогдсон хүмүүс энэ тэнд очиод ажилд ороод байна гэдэг үг надад бол их цочор бөгөөд үнэхээр эмгэнэлтэй санагдсан. Энэ улс орон яаж хөгжих вэ? Энэ иргэд яаж айцгүй чинэлэг боломжийн амьдрах вэ гэж бодхоосоо илүү ямар нэгэн албан тушаалд орохдоо намаа бэхжүүлдэг, сонгуульдаа бэлддэг гэдэг энэ зүйлийг өнөөдөр батлаа сууж шít бид. Хоёрт нь дахиад тэнд ямар яриа гарсан бэ гэхээр хинт юунд хамаатай мэдээллийг тэд нар мэдчлээ. Мэдээлэл рүү нэвтрээд байна гэж. Арчилсан намаас нуух ёстой мэдээлэл төрд байна гэдэг чинь тэнд хулгай байна гэсэн үг шүү дээ. Тэнд луур байна гэсэн үг шүү дээ. Дахиад гурав түүг нь хэний хүнийг халаад байна гэж. Сонгуулиар ажилласан хүмүүсээ төрийн өмчит компанид төрийн байгууллагад ажилуулад дараагийнхаа сонгуульд бэлддэг, тэнд зориулж хулгай хийдэг, энийг ч л тогтолцооны авилга гэж хэлдэг шүү дээ. Тогтолцооны авилгаа шийдэхийн тулд асуудлаа засахээс өмнө арчилсан намын эндээс хөөж гаргая гэдэг шийдвэр гаргаж яах гэдэг чинь энэ нам энэ авилгатай тэнцэхгүй гэсэн үг хэлж гин гэсэн үг шүү дээ. Хамгийн аюултай шүү. Тэгэд нэг үг хэлэхэд ардын намын баг хурал дээр яригдсан ярианы дийлэнх нь маш богинохон тайлбарлагдж байгаа шүү дээ. Зүгээр л хоёрдугаар хоолнд орё. Ардсан намыг хөөж гаргаад. Яг энэ үг бол бид энэ улс оронд маш олон зүйлийг өөрчлөх ёстой юм байна гэдэг тохио. Асуудлыг шийдэх биш. Зүгээр л эрх мэдэл дээрээ хэнийг байхгүй гэдгийг нэг нам шийдэж гин гэдэг бол улсын хурлын толгой дээр ардын намын баг хурал гарсны хамгийн тод дүр зураг. Хоёрт нь нуус санал хураалт. Яасан айцтай байна. Улс төрчид бол өөрийнхөө гаргаж байгаа шийдвэр саналыг нүүрээр гаргах ёстой. Түүнээс айжчдаг байж болохгүй. Энэ бол арчилсан нээлттэй улсад байдаг суурь зарчим. Энийг батлахын тулд нөгөө улсын парламентод бүр болохгүй та нар биеэрээ зөвшөөрсөн тэр хаалгаар зөвшөөрөөг нь энэ хаалгаар гар гэж хэлдэг шүү дээ. Тэгжээж шийдвэрээ нотлдог, тэгжээж шийдвэрээ баталдаг. Гэтэл арчилсан Монгол улсад нууцаар саналаа хураая гэж хэлж байгаа байхгүй юу? Энд чинь хувилдэл гэсэн үг шүү дээ. Төгсгөлд нь би яг 12 жилийн өмнө үг хэлж ирсэн. Ерөнхийлөгчтэй намын зовлон гэж. Та бүхэн тэр зовлонгоо одоо туулж байна. Тэр үед биднээс басамжилж хардаг байсан. Танаа ерөнхийлөгч нар та нарыг хуваагаад алж जैन да гэж. Энэ бол үнэхээр аюултай. Парламентыг олонхгүй болгож засагладаг энэ нэг гаж тогтолцоод нэг засагдах ёстой шүү. Арчилсан бид нар ерөнхийлөгчийн чимшиг, парламентын чимшиг ийм одоо засаглалтаа улс шүү дээ ер нь бол. Ард түмний сонгогддог ерөнхийлөгчтэй мөрийн хөтөлбөр төвшүүлдэг. Би нэг 2019 онд ярьж лээс. За парламент засгийн газар томилдог бас мөрийн хөтөлбөртэй. За ингээд хоорондоо одоо нөгөө ажил үргийнх нь хуваарууд давхцах. За ингээд буруу зүрх ойлголт төрөх ийм зүйлүүд бол байна. Энийг бид нар парламентын засаглалтаа бол нэг талд нь гаргах хэрэгтэй. Ерөнхийлөгчийг цаашдаа парламентаа сонгодог байх нь зөв. Энийг би байнга л илэрхийлж ярьсан. Тийм учраас энэ асуудлыг одоо бас олон талаас нь парламент яриад за ер нь энэ 27 за цаашдын сонгуул дээр бол одоо энэ агуулгыг нэлээд ярих нь зүйтэй. Хэрвээ парламентын засаглалтаа байггүй бол за өөгч биш болчирхаач биш байжснаас одоо энийг аль нэг талд нь гаргах нь зүйтэй. Ерөнхийлөгчийн засаглалыг бас одоо бүр буруу гэдэг байгаа зүйл байхгүй. Байдаг л зүйл.
Энийг зүгээр нээлттэй одоо бүхэл ерөнхий сайдууд парламентын гишүүд ер нь яриад тэгээ одоо энийг аль нэг талд нь гаргахгүй бол нэг юм одоо замын голоор яваад байгаа юм шиг нэг юм асуудлууд бүхэл одоо ерөнхийлөгч таарж байгаа, ерөнхий сайдч таарж байгаа ийм асуудал бол байгаа. Энийгээ тэгээд парламент бас илүү одоо ярьж, илүү олон талаас нь шүүн хэлцэж аль нэг талд нь бол одоо гаргах нь бол энэ бол одоо ирээдүйд илүү их тийм чухал байх зүйл гэдэгтээ бол би одоо 100% санал нэг байдгаа. Би хэлсэн шүү дээ. 91 онд санал хураалт болцсон. Ерөнхийлөгчийн гэдэг дээр одоо 48%, парламентын гэдэг дээр 48%. Тэгээ санал тэмцээ зөвшөлдсөд зарим нэг чиг үүргүүдийг нь аваад давтуулаад ийдсэн. Тэгээд ийм асуудлууд бол байна. Энийг одоо бид нар тэгээд бас ил тод нээлттэй яриад мэтгэлцээд ингээд явах нь бол зүйтэй. За миний хувьд бол одоо хоёр том хөршийн дунд байгаа Монгол улсын хувьд бол парламентын цэцгэлтэй байх нь бол зөв гэж боддог. Одоо төгөлдржүүлнэ гэдэг байгаа маань энэ л тэ. Одоо гишүүдэд бид нар өргөдөгчлөө, олон намын төлөөлөлтөй болчлоо. Нэг алхам өмнө 2019 оны үндсэн хууль бол бас одоо энэ дээр юм том одоо саналууд бол хийсэн шүү дээ. Тэгээд энэ асуудлуудаа ингээд хийгээл дараагийн сонгуул дээр одоо намууд маань мэтгэлцээл ингээд явах нь бол зөвөө л гэж бодож байгаа. Докторгүй байдал үүсвэл парламентын цэцгэл бол хүнд байдалд орно. Энийг одоо бас өнөөдөр би ерөнхий сайдын хувьд нуугаад явах уу? Хэлгэл хэрэгтэй шүү дээ. Хэлж яахгүй яасан бэ гэж одоо бас дараа нь асуудал үүснэ шүү тийм ээ. Тийм учраас болцочгүй үр дагаврыг урьдчилан сануулгах нь ерөнхий сайдын бас үүргээ. Тэмүүжин гишүүний зурсан бичиг бас жоох асуудал болсон. Энэ дээр засгийн газрын гишүүд гарын үсэг зурсан ийм асуудал үүссэн. За хэд хэдэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлууд яригдсан. За энэ дээр ган төмөр дарга, дорж чанд дарга бас надад байр суурь илэрхийлсэн. За миний хувьд бас зарчмын байр суурь илэрхийлсэн. За их хурлын дарагч одоо бас оролцсон юм яриануд бол болсон бас. Тэгээд тэр тусгай хяналтын байнгын хороотой холбоотой ч бас тийм арга мас. За энэ нь бас нэг тийм буруу зүрх ойлголт бас их төрүүлсэн юм шиг байл. Тийм учраас цаашлаад энэ асуудалтай холбоотой бас юм янз бүрийн нөхцөл байдлууд бол одоо үүсч болцочгүй талаар над дээр хэд хэдэн одоо гишүүд орж ирж асуусан зүйлүүд бол байгаа. Ард нийтийн санал асуулгатай холбоотой асуудал, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал, ямар үзэл санаатай байгаа тухай одоо энэ ч асуусан гишүүд нь ч бас сууж ах шиг байна. Тэгээ энэ дээр бидний хувьд бол үндсэн хуулийнхаа ерөнхий суурь зарчмаар байна л гэдэг ийм хариултыг өгсөн. За үзэл санааны хувьд бас парламент хуваагдaltaй энэ асуудал дээр байгаа нь бол бодтой. Бид хүн бүгдээрээ л мэдж байгаа. Өнөөдөр зүгээр ярьж чадахгүй л байгаа болохсон. Тийм байна. Миний хувьд бол зарчмын байр суурьал одоо илэрхийлсэн тэрний юу гэхээр 6 жилийн өмнө шийдсэн байсан асуудал одоо өөрөөр үл явах нь бол бас зарчмын хувьд бол буруу асуудал. За энийг тойрсон одоо бас их тийм олон янз бүрийн асуудлууд яригдсан. За Тэмүүжин гишүүнтэй би уулзч ярьсан зүйл бол байхгүй. Тэгээ энэ бас их тийм нэлээд хардлага дагуулсан юм сэдв болсон байлээ. Энийг бас хэлчихэн зүйтэй байх. Цаашдаа ч гэсэн миний хувьд одоо энэ асуудал дээр л зарчмын 6 жилийн өмнө илэрхийлжсэн одоо хэрэглэх газрын дарга багт илэрхийлжсэн одоо үндсэн хуулийн зарчим дээр бол байна гэдэг л.